За сайн байцгаана уу та бүхэндээ одоо хаврын сүүл сарын шинийн 8-ны бэлэгтэй сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр манай гал махбодтой буюу хонь арслан нумын ордныхны маань одоо 5 дугаар сарын ерөнхий төлөв юу вэ гэсэн уншлага хэлж байна. За эндээс харахад одоо манай гал махбодтой улсууд бол одоо нэлээд сайхан сонин сайхан ихтэй амжилтгүйтэл дүүрэн одоо сонголт хийсэн ийм сайхан сар байхаар харагдаж байна. За юун төрөнд одоо манай гал махбодтой хүмүүс бол одоо энэ 5 дугаар сард за одоо нэг юм харагдаж байна л та. За ерөнхийдөө олон сайн сайхан зүйл байна. За түүний хажуугаар одоо бас бодох одоо тунгаах тийм ээ юуг орхих вэ одоо юуг одоо амьдралдаа үлдээх вэ ч гэдэг юм уу. За иймэрхүү бас асуудлууд байна л гэж харагдаж байна тийм. Ер нь бол яг хуу хэрв та одоо ажил төрөл хайж байгаа бол одоо шинэ ажлын ийм сайхан боломж гарч ирэх нь эсвэл одоо өөрийн бизнесийг нээх гэж байгаа бол одоо боломж гарч ирнэ гэж харагдаж байна. За одоо энэ одоо жишээлх юм бол 5 дугаар сард эхэлсэн ажил бол одоо таныг маш их ажил хүлээж байна. Энэ эхэлсэн ажил амжилттай боловч их хэл амыг дагуулсан мөн бас танаас одоо маш их хөдөлмөр шаардсан шин зүйлүүдийг сурах энэ дээр ялангуяа learn гэж гарцсан байж байгаа. Тэгэхээр зэрэг та одоо шин зүйлийг мэдж судлах хэрэгтэй болох нь байна тийм ээ. Сурж мэдхээс одоо хэзээ ч бити оройлоо гэж бодоорой тий. Тэгэхээр зэрэг өөртөө шаардлагатай шин сайхан зүйлийг сурах, мэдэхгүй чадахгүй байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөх тийм ээ. Асууж сураглах гих мэтчлийн ийм шаардлагууд гарч байна танд тийм ээ. За яг манай гал махбодтой хүмүүс бол ер нь бол яг их дайчин тийм ээ одоо өөрийнх нь сансан сэдсэнд хүрэх гэсэн одоо маш их ямар ч одоо аргаар хамаагүй амжилтанд хүрэх эсвэл одоо юмны тэргуунд байх эсвэл одоо энэ позишн одоо жишээлх юмэр энэ дээрээс харагдаж байна л та. Ямар ч хамаагүй аргаар одоо энэ бизнесийг эхлүүлэх эсвэл одоо энэ дээр ялангуяа одоо би энэ ажил хийдэг улсууд бол одоо ямар ч хамаагүй аргаар одоо энэ албан тушаал дээр очих ийм хүсэлтэй байгаа харагдаж байна л та. Гэхдээ ер нь бол одоо энэ албан тушаал гэдэг юм уу таны энэ хүсэж мөрөөдөж байгаа зүйл бол одоо эсвэл одоо энэ байдалч гэдэг юм уу нөхцөл байдал араасаа одоо бас олон их үр дагавартай юм тийм ээ. Энэ дээр одоо ялангуяа одоо ямар ч түрүүний миний хэлсэнчлэн ямар ч арга замаар хамаагүй энэ одоо албан тушаалыг авлаа гэхэд та хайртай хүмүүсээ гомдох, найз нөхдийгөө гомдох, эсвэл одоо гэр бүлдээ ялангуяа энэ гэр бүл чинь одоо ард орхигдох тийм ээ. Хэрэг би энэ албан тушаалыг авчих юм бол одоо тэд дахин илүү ажиллах юм байна. Би хүүхдүүдтэйгээ тийм цаг өнгөрөөж чадахгүй юм байна. Хань ажилдаа тийм цаг гаргаж чадахгүй юм байна. Дараа нь юм харамссан. Эсвэл би найз нөхдийгээ гомдоох юм байна. Тэгэхээр энийг одоо бас тэгж их улаарахын хэрэг ер нь байна уу? Ерөнхийдөө бол яг манай гал махбодтой улсуудыг Азийн тэнгэр бол ивэж байна. Энэ дээр Wheel of Fortune гарсан байж байгаа. Тэгэхээр одоо байгаа байдал 5 дугаар сард бол өөрчлөгдөнө. Энэ дээр одоо та нэгэн хэвийн амьдралд явж байсан. За эндээс одоо гарах арга замыг хайж байгаа юм шиг. Тэгвэл одоо 5 дугаар сард бол одоо энэ байдал өөрчлөгдөх нь тодорхой. Өөрчлөгдөнө. За мөн одоо таны хэрв энэ албан тушаалд гэдэг юм уу энэ нэр хүндийг одоо олж авахгүйгээр байсан ч гэсэн таныг одоо удирдлага гэдэг юм уу одоо дээд шатны байгууллага гэдэг юм уу таны хөдөлмөрийг зохих хэмжээгээр үнэлсэн байгаа байдал харагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо энэ нэг юмны төлөө нэлээд хідэн одоо хайртай хүмүүс гэдэг юм уу ийм улсуудыг эрсдэлд оруулах эсвэл гомдоох ийм шаардлага байна уу. Энэ дээр одоо дахин бодож үзхийг сануулсан байна.
За манай single гал махбодтой улсууд бол энэ дээр хараа бөгж болон гэрлэлт гарсан байж байгаа. Тэгээ энэ дээр одоо манай single-чүүд бол одоо шинэ хүнтэй танилцсан байгаа харагдаж байна. За мөн энэ гэрлэлт бол энэ одоо харьцаа бол одоо яванда гэрлэлт болох ийм сайхан харьцаа байж болохоор мөн нөгөө талаас одоо та эрэгтэй хүнтэй бол одоо тэр хүн танд гэрлэх санал тавих магадлал өндөртэй юм гэсэн байна. За энэ дээр одоо ийм сайхан зүйлсүүд байгаа боловч одоо бас мөн миний нөгөө хэлэх гэж байгаа юм. За хайртай хүмүүсээ гомдох эсвэл одоо ямар ч замаар хамаагүй одоо бусдыг гიშгчин дарж одоо гэдгийм үү ийм одоо ялахыг мөрөөдхийг одоо бас мөрөөдхөөсөө өмнө ч гэдгийм үү бас бодож үзээрэй гэсэн ийм сануулгад it's not одоо worth гэдгийм үү тийм ээ, it's not worth for одоо fighting гэдгийм үү тийм ээ. За ийм юм байж шүү. За мөн одоо өшөө нэг талаас хэлэхэд энэ 5 дугаар сард одоо таны одоо тэмцэж одоо таны одоо юу гэдгийг энэ одоо миний түрүүний хэлсэнчлэн үйл явдал ялангуяа одоо бас энэ хайр сэтгэлийн асуудал дээр тайрын дундуур одоо таны одоо олж байгаа гэдгийм үү таны одоо хайрладаг хүнийг одоо хуваалцах хүсэлтэй хүн бас гарч ирж байна. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас боломжтой байгаарай тийм ээ. Хэрв одоо ямар ч одоо аргаар хамаагүй ямар нэг юмыг өөртөө авах, ямар нэгэн одоо хүнийг өөртөө татах, эсвэл ямар нэг одоо албан тушаалыг авах иймэрхүү зүйлсийн одоо үр дагавар одоо маш их юм дараа нь харамсал харагдаж байна. Энэ дээр анхаарна үсттэй. За зарим нэг нь одоо ийм зүйлсээс одоо энэ таны олж авсан амжилт болон нэр хүнд одоо энэ их хил ам дагуулсан бол одоо таныг буцаад одоо байранд ч наваачих магадлалтай. Тийм учраас одоо энийг одоо дахин бодож үзээрэй гэсэн байна. Зарим нь бол одоо эхнээс нь эхэлж байгаа юм шиг. Тэгэхээр энэ дээр одоо санаа зовох хэрэггүй. Ер нь бол яг 5 дугаар сарын одоо энэ өөрчлөлтүүд одоо таныг оюун ухааны төвшөнд одоо шинэ төвшөнд аваачих, таныг одоо нэг зүйлийг бодогдуулах ийм сайхан сар байх нэ л гэж харагдаж байна тийм ээ. За одоо эдийн засгийн хувьд бол одоо санаа зовох юмгүй маалгач ер нь бол Аз бол таны талд эргэж одоо ямар нэг аргаар одоо бас Аз бол одоо таны талд эргэснээр одоо тэ бас мөнгөний тал дээр одоо бас баяртай байгаа юм байдал харагдаж байна. За ингээд одоо та бүхэндээ 5 дугаар сарын ажил амьдралд мөн бас энэ дээр одоо манай X юм уу манай одоо тэр маань эргэж ирэх болоо гэж байгаа бол тэр эргэж ирнэ. За энэ дээр одоо энэ хүнийг буцааж авахснараа бас харамсах ийм харагдаж байна. Яа гэх юм бол энэ хүн одоо буцаж ирснээрээ одоо танаас одоо ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаа юм шиг эсвэл таны одоо сэтгэл санааны тусламж, танаас одоо урам зориг авах, танаас одоо таны энергийг сорох ч гэдэг юм уу. Аль эсвэл одоо энэ дээрээс өшөө бас нэг нөлөөлж байгаа зүйл одоо таны гэрлэлт буюу одоо хайр сэтгэлийн амьдралд чинь одоо таны одоо ууж идж байгаа тийм ээ. Аль эсвэл бол одоо мөрийтэй тоглоом янз бүрийн юм дунталтын асуудлууд одоо нөлөөлж байгаа харагдаж байна шүү. Энэ дээр анхаарья мөн энэ хүн яах гэж эргэж ирж байгаа юм бэ? Энийг одоо caution одоо анхааралтай бас авч үзнэ үсттэй. Одоо энэ хүний буцааж авах уу гэдэг тал дээр одоо дахин бодож үзээрэй. Яагаад гэвэл одоо энэ дээр шин сайхан хайр байж байна. Энэ хүний attention тийм ээ буцаж ирж байгаа attention нь одоо not good биш шүү. It's not real тийм ээ. Энэ хүн ямар нэг одоо хоёр төрч санаатай эргэж ирсэн байна. Миний түрүүний хэлснүүдийг санаа нүцтэй. За ингээд та бүхэндээ одоо 5 дугаар сард ажил амьдралд нь сайхан бүхнийг хүсье. За та бүхэн хувийн уншлага сонирхож байвал одоо миний Монгол Старт хайрууд орж мэдээлэл аваарай. За ингээд баярлалаа.